хай. За би ер нь маш гялс бичлэгээ хийгээд эртхэн эдит хийгээд эртхэн унтъя гэж бодож байна. За удаан бичлэг хийгээгүй, удаан уулзаагүй юм байна. Ямар ч хэлсэн нэгдүгээрт хай, хоёрдугаарт би гялс маш хурдан ярих гэж бодож байна. Маргааш миний ажлын ер нь бол сүүлчийн өдөр би тэгтээ ажлаасаа гарч байгаа биш төрчүүлээ авч байгаа. Тэг ер нь бол уг нь гарахаар шийдээд гарах өргөдлөө гэсэн чинь манай ажлаас чөлөө олгож болно шүү гэ. Тэгээд чөлөө авахар болсон. Тэгээд ямар ч хэлсэн энэ оныг дуустал 2026 он гартал би одоо маргааш сүүлчийн ажлаа хийчихэд амархаар болсон. За энэний хамгийн том шалтгаан нэгдүгээр эрүүл мэнд, хоёрдугаарт бас сүүлийн 4 жил тасралтгүй ер нь морь нохоо мэт амьдралын төлөө зүтгэлээ. Ер нь маш тасралтгүй ажил хийлээ. Одоо жоохон намдуухан юу хийх үү гэд бүр нэг тийм уйдсан тийм өдрүүдийг би маш хүгүүлж байна. Тэгээд угаас ажил хийхгүй амьдрахгүй байна гэж байхгүй. Гэхдээ бас арайч бас ингэж бас ажиллаж бас болох байх гэж ер нь бодсоны үндсэн дээрээс би ер нь болж байгаа. Тэгээд гэхдээ ер нь би маань өвдөг байсан бол би энэ чигээр баг явах байсан. Тэгээд би маш олон жил ер нь хамарч хийх хоолой асуудалтай явж байгаа. Тэгээд чих хамар хоолой чинь зүгээрч нэг чих хамар хоолой биш. Тэгээд өмнө нь дандаа би ингээд аль солонгост байх үе маань бичлэгийг үзвэл бас миний ингээд чих өвдөд хамар өвдөд гэдэг дандаа ярьдаг байсан. Тэгээд энэ асуудлаа ерөөсө эцэлэхээр шийдсэн. Тэгээд хамгийн эхлээд би удахгүй хамарныхаа хагалгаанд орно. Тэгээд тэрнээс өмнө одоо нөгөө нэг өрөвслээ даруулаад ингээд эмчилгээгээ эхэлсэн явж байгаа. Тэгээ сүүлийн ер нь нэг сар мар орчим эмнэлгээр ер нь явж эхэлж байна. Тэгээ дээрээс нь давхар ажиллаж гэсэн ер нь хүлээлгэж өгөө тухтай амар өөрийнхөө эрүүл мэндийг бодонгоо тэг жоохон тухтай амсхий амьдралаас төр зур амсхий гэсэн шийдвэр гаргаад тэгээд би ер нь ажилласаа төр завсарлаж байгаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд би ерөөсөө миний амьдрал өглөө 6:20-д эхлээд орой 10-д дуусчихсан. Тэр хооронд хүнтэй уулзах бол өөр юм хийх, бичлэг хийх ч юм уу эсвэл тэгээ драма үзэх, ном унших, харьцаа харьцлах юу ч гэдэг тэр болгоныг би бүгдийг хийж чадсангүй. Тэгээд энэ байдлаараа удаа явах юм бол би галзуурах юм шиг санагдаад. Тэгээд баг азар би маань өвдөж би энэ бүхнээс завсарлага авлаа. Тэгээд ер нь бол энэ оны хамгийн том зорилго ерөөсөө хамгийн эхлээд л эрүүл мэнд. Тэгээ би ийм бүр ингээд ийм цаг наргүй ажилласаа болоод гэхдээ ажил маань бүр амар хэцүү биш. Гэр маань хол. Тэгээ дээрээс нь бас ингээд илүү цаг маг хийснээс ийм шалтгаанаас болоод ингээд энэ бүх юм бүрлдээд ингээд эцэстээ хүрсэн гэсэн үг байхгүй юу. Тэгээд өнгөрсөн хугацаанд болохоор ер нь маш олон юм хийж амжуулж чадсангүй тэрэндээ ч өөрөө стресслээ. Тэгээд одоо л ер нь жоохон завсарлага аваад тэгээд бас өөрийнхөө яг дуртай юмнуудаа ер нь жоохон хий гэж бодсон. Би уг нь бол ингээд бичлэгээ өөрөө идэвхтэй хийгээд өөрөө жоохон сошиал юмдаа дуртай шүү дээ. Тэгээд тэрийг хийж амжихгүй ер нь яваад байсан. Тэгээд маш их ажлын ард гарлаа. Гэхдээ ямар ч байсан одоо энэ оныг дуустал жоохон өөрийгөө олж авъя. Дээрээс нэмээд маш их буруу хооллолт гэртээ гэрээ хоол идэж чадхаа бол oh my god шүний бүр би өнөөдөр ч ирсэн шүү дээ. Би өнөөдөр миний бие өвдөд бүр даралт 146 хүрээд зүрх дэлсээд хамгийн сүүлийн оройн ангид орж чадаагүй байхгүй юу. Орондоо нэг багшаа гууж оруулчаад гэртээ ирсэн байж байгаа. Нин тэгээд би бичлэг хийж байгаа шүү дээ нэрээ. Тэргүйсэн бол шөнө орой 10 цагт орж ирчээ бичлэг хийснэ эдит хийгээд унтна хэмэл би баг шөнө 2 цагт унтна гэж боддоо. Тийм болохоор тийм шалтгаанаар ерөөсөө огт өнгөрсөн хугацаанд бичлэг хийгээгүй. Тэгээд гэрээ хоол идэхгүй. Тэгээ ер нь бол хоолнд маш их мөнгө өрсөн. Тэгээ дээрээс нь гадуур байнгын хоол идэх чинь одоо бактери, хеликобактер, тэгээл тархалт маргалтаас ахвалаад маш олон сүргүүр дагаврыг хойносоо ингээд ер нь дагуулсан. Тэгээ би ер нь бол маш буруу амьдралын хэмнэл рүүгээ буцаад орсон. Тэрнээсээ гарч идэггүй, тэрнтэй стресстэй. Тэрнээс болоод би өвдөд ч юм уу ингээд нэг юм сонин тойрогт орсон байсан. Тэгээд одоо яг уу ажиллаа болж байгаагийн нэг сул тал юм нь бол зүгээр санхүүгийн л асуудал байна. Гэхдээ 2-3 сар ажил хийхгүй байлаа гэдээ бүр үлбэрүүд хүчээр бас нөхцөл байдал биш учраас яг юмыг бас түнгийг нь тааруулах хэрэгтэй ах гэж бодсон. Амрах үедээ амарч ажиллах үедээ ажиллаж, зогсох үедээ зогсож, эхлэх үедээ эхлэх ёстой юм байна гэдгийг ер нь бол сүүлийн сар бол бүр ясмахандаа шингэтэл ойлголоо. Тэгээ угаасаа 2 сар амраад ирэнгүүт буцаад ажиллаа санаад буцаад ингээд дүрлцмээр буцаад ингээд завгүй баймар санагдаад ирэх байх. Угаасаа л би өөрөө тийм болохоор тэгэхээр одоо гоё идэвхтэй харьцаа харьцлаа, бичлэг хий, бие тослоё. Усанд орчоод бие тосолж чадахгүйгээс болоод бүр хуурай шаад хамаг бие байжаад
Ер нь л бүх юм давхцаад жоохон тийм асуудалтай байна. Тэгээд нэг тиймэрхүү. За тэгээ энэ хүртэл дараа би одоо яг ажилла болсныхаа дараа надад одоо бүтэн өдөр байна штэ тий. Тэр үедээ илүү гоё дэлгэрэнгүй бүгдээрээ ярилццгаая. Тэгээд ямар ч гэсэн ийм шалтгаанаар бичлэг хийгээгүй. Цаашдаа одоо ямар хөшлөг хийх үү гэж маш их бодож байна. Одоо маш гоё цас орж байна. Би ирээд машинаа тавьсан. Одоо имлэг рүү алхах чинь. Алхаж авахгүй бол одоо л төв зам бүр битүү болцсон байгаа ч зөксөөлж болохгүй. Дээрээс нь цас ороод амар халтаргаатай аюултай болсон байна. Яа, манай Монгол үнэхээр гоё шүү. Юу яасан байна? Ирсэн чинь дүр сонжлогооных нь тасг нь засварт орсон 11 сар гартал нүгүү гинэ. Тэгээд би бүр тэрийгэ урдчилж биш өөрөө ирж ич мэдлээ. Бас хэцүүх юм аа, хэцүүх юм. Тэгээд ирсэн дээрээ гээд нэг үсэн эмчтэйгээ уулзаад өөр ховын имлэг рүү явж дүр сонжлого өгөх гээд ямар ч яс явж гин. Хэцүүхэн юм аа нэр. За би дүр сонжлого томографт орчоод авчлаа. Одоо газ эмчтэр очиод ер нь хаалганы даалмал шинжилгээний листийг гаргана. Ховын имлэг тэгээд амар дөө орж ирээд газ юм асуусан чи хурдан хариулаад өгөх хүнтэй. Улсын имлэг маань зүгээр аимшигтай том, аимшигтай хүнтэй юу болоод байгааг нь мэддэхгүй. Тэгээ би ингээд ёо годомжинд гарч ирээд камера аваад гарсан чинь жоох ичж байна. Гэхдээ зүгээр тэгээ маш доошо барьчихсан байгаа учраас гэхдээ л хүмүүс бас ээж минь ээ харддаг юм байна. Энэ талбай юу чи ямар амар гялгар гэлтгар халтирдсан бэ хөөе. Цасыг нь онож алахгүй бол гэхдээ талбай бол ийм гоё байна. Би тэгээд ямар ч ясан ажил руугаа явъя да. Өнөөдөр эхний цагт маань цагийн багш орж байгаа. Яалтчгүй имлэг явахаар дандаа өглөө л явж таарад ах юм. Тэгээд өрөвслээд арахын тулд миний одоо онцлогоогоор бол угаасаа хамар өрөвсөлтэй байна. Тэгээд өрөвслэн тухруугаар ер нь орсон байна гэж байна. Тэгээд ийм байгаа дээр нь хурдан өрөвслээд арж авахгүй бол өрөвслийг голон дарахын тулд бас амралт хэрэгтэй л байдаг бах төө. Гэтэ гадаа ингээм гоё байна. Ийм цэлмэг хэрнээ цастай өдөр одоо цэлмэг гинэ цэнгэг хэрнээ цастай өдөр одоо нэг их үлдээгүй. Цас орсон ч цаснууд нь ёо баг аас ухаашглаа. Цас орсон ч цаснууд нь ийм цагаанаараа байх өдөр үлдээгүй. Одоо цаснууд нь бүр ингээд пад хар болчихно. Тэгэнгүүтээ юу яана. Амар утаатай. Ийм гоё цэлмэг өдөр баг байхгүй бах уу одоо. За би энэ камера болохгүй бол энэ ч юу вэ? Ямар ч гэсэн дараагийн бичлэгээр